брейкфаст гаргаж аваад хэдүүлээ ор туршиж үзье. Ямар хон онтох нь. За мэдээж стейк бол энэ хамгийн гоё стейк болоод болчихдог. Энэ бол жинаалт гоё болдгоо юм байна. Зүг зөндөө зай авах чинь тий. Харт. За бүгдэнд нь өглөөний мэндийг хүргэе. За тэгээд Улаанбаатарт гой 120 болж байна. Гэхдээ одоо гой дулаарч эхэлж байна те. Ийм зам бол нэг үзэж байгаагүй. Угаасаа нэг 50 60 жилийн нэг болдог. Хөө манайхаа. За Монгол банкны баруунд манай BB стейк гэдэг нэг гоё стейкний газар үү. За энэ дэрж гоё юу идэх гэж ирсэн байна. А өглөөний цай авах гэж ирсэн байна. За мэдээж хамгийн гоё стейкүүд байдаг. За 3 төрлийн өглөөний цай гардаг. Тэгээд 3 төрлийн өглөөний цай гэдэг уух гэж ирж байна. За манай тоогооч нар бол Англид одоо тоогоочор ажиллаж байсан мундаг тоогооч нар байдаг. За махайг бол бас Англид бүүчрээр ажиллаж байсан мундаг бүүчр байдаг. За одоо манай зайц байц бол ямар нэгэн нитрид байхгүй, ямар нэгэн нэмэлт бодис байхгүй. Яг дан махаараа одоо тийм яг оригинал зайц гэх юм уу да. Тийм зайц байгаа. За бүгдээрээ BB стейк рүү орцгоё. За нэмэлт ширхгээс 7-оос 12 орнд 7-оос 12 орнд орж байгаа. За ингредиентс гэдэг одоо юунууд юм те. А найрлагууд нь одоо юу гарах уу те. За талх байгаа. За өндөг бол ямар байдлаар авч бол бэкон гарч ирнэ. За тэгээ томато буюу одоо манайхаар помидор улаантай гарч ирнэ. За амжиж сосч гарч. За панкектэй байгаа. Панкек бол бас их идчихтэй баруунд бол креми ууд пориж байгаа. За ингээд 3 төрлийн одоо юу одоо манайхаар одоо энэ ч одоо сериал одоо биш энэ да пориж ч одоо юу гэх юм бэ. За тэгээд 3 төрлийн юм зөвлөлийн цагаан. Одоо гурвангийн авч үзье. За орё. Дарч. Я өглөөний цай ямар цуунаа миний орнаа. За ийм менюнд байна. English breakfast. За porridge энэ тэ. За pancake. За гурвангаас нь хэдүүлээ энэ хар итэй ямар хуу амттай энэ ямар хуу тариацтай юм гарч ирэх нүү тэ. За сайн байна уу? За English breakfast гурвангаас нь нэг юм чи. Охом чи юу бэ? Кофе уу? Кофе. Хар кофе уу? За хар кофе чи. Хар кофетэй, хоёр хар кофетэй эндээс ямар гурав чи. За тэгээд үнэ нэг харчаа. 25,000. За тэгээд 18,000. Эд чи бүгдэнд нь кофе дагалдсан шүү дээ, тэ? Өглөөний цан дээр. Яг үлээ. Авах юм бол тустай юм уу, тэ? Авах юм тустай юм шүү. За ингээд 25, 18, 19 гэхэд 3 шүү. За эд юу авах вэ? Махтан авах уу? За нааш. За dry age мах жамар мах байдаг вэ гэдэг. Dry age мах гэдэг нь болохоор одоо энэ нэгэд юу байгаа? Төхөөрөмж байгаа. Энэ ингээд төхөөрөмж байгаа. За ингээд энэ төхөөрөмжт кофего дараа нь авчидөө жоохон байж байгаа. За энэ төхөөрөмж дотор одоо ингээд гойнууд ч юм уу махнуудыг одоо хийгээд за тэр доор давс байгаа. Тэгээд доош харж давсууд байгаа. За ингээд давснуудаа энэ төхөөрөмж дээр ингээд тохируулах нь айгүй зөв их хэвээр бас. Төхөөрөмж зөв игээд за бид нар өглөө идэх зайлч одоо энэ шүү дээ. Энэ нэг ямар нэгэн юу байхгүй нэмэлт бодис янз янз юм байхгүй. Ийм зайцнууд ирдэг. За ингээд дан ерөөхдөө махаараа гэсэн тэ. За тэр нь ч бас тусдаа технологи байгаа шүү дээ. За энэ махнууд бол ингээд dry age болоод dry age болны болохоор одоо энд ингээд хэд ч олон хоног тэ 40 хоног 30 хоног ч юм уу байна. Тэгээд тодорхой температур байна. За температур болохоор мах чинь ингээд гадна тал нэгээд хатаад доошогоо дотоошогоо хамаг шивж үүснэ сорогддог. За тэгээд тэр шивж үүсэн сорогдоод ирэхээр гадна тал хатуу хэсгийг аваад дотроос нь аягүй болдог. Тэрүүгээр ингээд стек тэмдэг гаргаж байна. Технологи тийм учраас маш гоё зөөлөн гоё амттай. Ямар нэгэн тийм нэмэлт бодис юу ч байдгүй манай одоо энэ бүр амттай янзаа шүү дээ. Нэмэлт бодис байна. Ийм гоё ахнууд бүрнүүд гарч ирдэг. Сайн уу? Өндөр баг өглөөний тэгээд энэ юунууд үү те? Энэ стейкнууд байна. Sirloin гэж. Нааш олч. За sirloin гэдэг стейк үү те? Стейкүүд ингээ янз янзаар ирдэг. За бүүчрийн газар. За энэ болохоор ribeye. Илүү өргөн шүүн. Илүү өргөн. Одоо миний алганаас жоохон том юм уу? Тэгээд нэг өргөнөөрөө миний гарын 2 дуус гарч байгаа. Энэ чи хэдэн грамм лээ ribeye чи? 350-400 грамм шүү. Хангалттай. За энэ болохоор манай хамгийн зөөлөн мах гэж байна. Энэ нөхрийн гол мах. Гадуураа бэйконтэй. юм байна. За бүррийн мах. За бүррийн мах. Ингээд энэ ямар нэгэн амтлах чидөр байхгүй шүү. Яг гоо dry aged махтайгаа ингээд үсдэг. Замт бол янз шүү дээ. Бүррийн маханд орцсон зүйл үү шүү дээ. За ингээд ирж байна. Төдөө
Сая гадаа харсан. За дарснууд гарч иж болно. Чингис задгаа гарч болно. За нааш яв. Түрүүн нэг хэдэн хүмүүс. За тэгээд иймэрхүү байгаа. Энд дээр өдөр урд тоож болно. Энэ ямар нэг өглөө авалт ч юм уу янз янзын юмнууд хийж болно. Одоо байгууллагын уулздаг ч юм уу те. Ийм байна. За ер нь бол нэг амар том биш. Яг жижигхэн. Тэгээд цомхон гоё стейк хоол бол янзын стейк гоё гардаг юм газар байгаа. Хэдүүлээ тэгээд юу вэ та? Гадаа сууя. Гадаа суугаад өглөөний цагаа уцгаая. За өглөөний цай маань гарах гэж байна. Түрүү нөгөө би кофе зогсон. Тэгээ манайх ч юм цай дагалддаг юм шүү. Би тэрийг мэдэхгүй. Юу болсон нөө шинээр эхэлж байгаа. Тэгээд Америк, Казахстан явж байгаа. Тэрээс ирж өглөөний цай ууж чадаагүй шууд ирсэн шүү. Sorry. Тэгээ нөгөө шууд ихлээр нөгөө юу нь гоё болгоомжтоод. Гоё тийм рил гоё юм идэрдэж шүү дээ. Тэгж дод яачлаа. Тэгээд одоо өглөөний цай ямар ч ирэх гэж байна. Тэгээд гоё цайгаа өглөөний цайтайгаа за кофегоо ч ууч. Тэр нь бол өтөр чи хоёлаа 3 өглөөний цай болохгүй одоо аваа явт юм уу яа. Жохон сууж ууд юм уу яа тэ. Яа. За манай жоо орт голдон сонсогдох зүгээр. Яа билгүүнээ тэр. Цайгаа кофегоо нугаас өглөөний цайд дараа өө. Ер нь тэр нь. Чэд. За их завдан цай ирж шүү. За би энэ амар шүү. Апанк гэх мэт янз биш дараа. Ваа. За би эндээс бичтэй. Юу ирэх? Ингэж брейкфаст. Миний хамгийн дуртай өглөө цай юу борож айгуугаа ирүүлэх байхгүй. Ирүүлэх. Яа. За баярлалаа. За энэ үндсэн English breakfast. Үндсэн English breakfast спорт морц солиотой бас. Энэ манайхаа соосж юу шүү. Амар гоо ирүүл соосч байна. Юу юм уу? Илүү дутуу юм байхгүй те. За шарсан мохтой, бэконтэй, өндөгтэй. Өндгөө ямар ч байдлаар авч болно. За ингээд өглөөний цай 5 хүрээ дуужиж болно. Ингээ гой цайтайгаа. Одоо гадаа гоё террас дээр те. Оо сайн байна. За. Юу чамаа гандаа. За. Босоо. Гэрэлтэй жоо боош. За. За.